Өнөөдрийн хичээлээр та бүхэнд multiple choice горд буюу олон сонголттой хариултуудаас сонголт хийх энэ хариулт бүхий даалгавруудын талаар асуултууд боловсруулах талаар товчхон танилцуулъя. За жишээлбэл би урлаг заалны товчлолтын талаар та үнэлгээ өгнө үү гэдэг. За ийм асуулт боловсруулаад за жишээ нь Rose буюу мөр дагуу асуултуудаа жишээл сонгохгүй шиг хонын будаг шаал гэрэлтүүлэх нь ямар байх гэсэн юм бэ гэдэг би асуух гэж авч бас эднээ бичээд колумн буюу багнда за маш сайн дунд хангалтгүй гэх зэрэг сонголтуудыг хийгээд өгч. За энэ зөвхөн асуулах учраас энэ дээр заавал нэг хариултаар хязгаарлан гэдэг сонголт хийгээд авах шаардлага байхгүй. За description бол тодорхойлолт, лимит бол заавал өөрөө заавал нэгийг сонгоно. За энэ шаблон руу ордорхээр хариултуудын сонголтуудыг солих тийм байрыг солих юм сонголтууд байна. За одоо энэ нь бол байж болох юм. За answer hey гэдэг нь болохоор зөв хариултуудыг сонгоод оноо өгөх байгаа. Энэ зүгээр асуулт учраас эндээ заавал оноо өгөх шаардлага. Учраас ингэ зөвшөөрч болно. За харин тестийн үед за жишээлбэл Y тэнцүү 5 бол өгдсөн тэгштэглүүдээс X-ийн утгыг олно уу гэдэг. За би энэ мөр хэсгээр Rose хэсгээр би энэ тэгштэглүүдээ биччихлээ. За 3x дээр нэмэх нь Y тэнцүү 14 гэх мэтчлэнгээр x дээр нэмэх 2y тэнцүү 18 гэх мэт 4 тэгштэг бичсэн байна. За энэ багны хэсгээр би хариултуудыг нь бичсэн. За ингэчээд эндээсээ одоо харин энэ шалгалтын асуулга учраас за энэ дээр нэг хариултаар хязгаарлана гэдэг энийг сонгож өгнө. За миний хариултууд олон хүүхдээс авах учраас хариултууд солигдоод байж болно гэдэг. За ингээд сонголтуудаа хийснийхаа дараа за зөв хариугаа тааруулж харгалзах оноонууд өгөх байгаа. За ингээд 3x дээр нэмэх нь Y тэнцүү 14 гэдэг тэгштгэлийн хариу маань 3 гарах юм байна. За x-ээс асах нь 4y тэнцүү 2 тэгштгэлийн хариу маань 22 гарах юм байна. 8x-ээс асах нь 5y тэнцүү 7 гэдэг тэгштгэлийн хариу маань 4 гарах юм байна. X дээр нэмэх нь 2 тэнцүү 18 тэгштгэлийн хариу маань 8 гарах юм байна. Тэгэхээр энийг үйлдэлээ тооцох байх математик багшнууд за энэ дэр би 2 оноо, энийг 2 оноо, энийг 2 оноо, энийг 2 оноо гэд та хэдэн оноотой болгомоор тэр оноонуудаа өгч болно. За ингээд энийг зөвшөөрье. За ингэснийхаа дараа дахиад дараагийн асуултаа боловсруулахын тулд энэ дупликейт буюу энийг хуулбарлах хэсгээр дараад дахиад дараагийн асуултуудаа оруулж болно. За оруулахгүй энийг delete дараад устгах болно. За энийг харъя. Preview. За Y тэнцүү 5 бол өгдсөн тэгштэглүүдээс X-ийн утгыг олно уу гэнэ. За би одоо за ингэ сонгохоор одоо нэг утга одоо олон юмд сонгох учраас хариулт авах боломжгүй байна. Тэгэхээр ингэ өөр утгатай заасан бол алдаа байхгүй гэж зааж байна. За гэрэлтүүлэг бол маш сайн, цонх сайн, шал маш сайн, хөшиг сайн, хонын будаг сайн гэдэг. Энэ асуулт учраас би энэ дээр тохирхой өгч шууд авч байна. За ингээд илгээх товчоо даръя. За илгээгээд таад моноогоо харж болох юм байна. За ийм сонголт хийсэн байсан. За ингээд би тэгштэглүүдээ бүгдийг нь буруу утсан байна. Энэ тэгштэглийг зөв утсан бол хариу 4 гарах байлаа, энэ 8 гарах байлаа, энэ 22 энэ 3 гарах байсан байна гэдэг. Та урлаг заалны төвчлөлтөнд талаар ийм үнэлгээ өгчээ гэх мэтчлэнгээр таны хариулт гарах боломжтой байна. Та бүхний нэг бас асуулга тест боловсруулахдаа хэрэглээрэй. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Баярлалаа.